Сонсогчдоо Cocktail and Crime podcast-ийн маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Yay! Yay! За тэгээд энэ удаагийн дугаараар маань манай Дөко коктейлээ хийгээд бас болсон гэмт хэргийнхаа тухай ярих байгаа. За тэгээд уламжлалт ёсороо дугаар эхлэхээс өмнө санууламжаа хэлье. Манай подкаст нь болсон гэмт хэргийн тухай детальчилж ярих учир зүрх судасны өвчтэй, жирэмсэн, эсвэл ер нь юмнаас амархан айдаг эмзэг бүлгийн хүмүүс байх юм бол сэрэмжлээрээ тэгээд амархан айдаг бол ер нь сонсны хэрэггүй шүү. Гэхдээ үүнээс цааш та хоёрыг дагаад сонсоод гэмт хэргийн тухай орох юм бол араа өөрөө дагаарэ гэж хэлдэг байгаа. За тэгээд энэ удаагийн дугаараар манай Дөко амар гоё өнгөтэй коктейл хийсэн байх юм. Коктейлийнхаа тухай эхлээд ярих уу? За, коктейлний тухайд бол бас л одоо урд нь ярьж исэн юм аа л давтах гад юм тий. Урд нь хэрглэж исэн юмнуудаас хольж утгаад тэгээ шин төрлийн коктейлүүд ер нь хийж үзье өөрсдөө туршиг гэсэн хүсэлтэй байгаа бит хоёр. Тэгээд тэрнийхээ дагуу гэртээ байсан нэг 3 зүйлийг хойлоод хийчлээ. Энэ коктейлэнд болохоор цагаан эрх орсон. Тэгээд хамбар хцааны өтгөрүүлсэн шүүс, хийжүүлсэн ус орсон байгаа. Зуны дэлгэр сайхан цагийг дурсаад нэг юм хийчлээ. Тэгээд урд нэг шиг столмага чи миний коктейлэнд нэр өг гээд юу хийцэн? Шахацсан. Одоо тэгээд өгсөн нэрээ хэлээрээ. За тэгээд өгсөн нэр нь болохоор хатуухан хийжүүлсэн хам боргоцой. Тэгээ хүсгийн бол зүгээр хатуухан хам боргоцой байж болно. Эсвэл жоохон газтай илүү сэргэг болохыг хүсгийн бол газтай усаа хийгээд хатуухан хийжүүлсэн хам боргоцой. Аха. Ёстой час хийсэн нэр болоод өгсөн байдаг шүү. Манай Дөко ч коктейлуудаа өөрөө зохиогоод амар гой хийгээд идэг. Нэрийг нь би яг олдог. Одоо ер нь хоёулаа мистэй олчлоо тий. Нэг нь зохиодог, нэг нь нэрийн зохиодог болчиход байна тий. Харин. За, коктейл нэг юм байна. Таалагдж байна. Угаасаа хам боргоцой ч гоё жимс штэ. Хэрэг бас амар сонирхолтой байна. Яг үнэндээ би бас яг хэний тухай ярих гэж байгааг ямар хэргийн талаар ярих гэж байгааг мэдэхгүй болохоор бас догдолж байна. Тэгээд манай сонсогчд ч гэсэндээ бас догдолж байгаа ах. Одоо шууд хэрэглээгөө орох уу. За тэгээ. Энэ удаагийн хэрэг бол одоо миний дуртай төрөл жанрын гэх юм уу зүг рүү орж ирж байна. Тэгээд чиний бол үзий яддаг төрөл жанр руу орж ирж байна. Ингэх байсан юм уу? Би өөрөөсөө сонсоод байлаа. Та нар өөртөө сонсцоо юу? Окей, чихээ дэлдэлгээ сууж байж. Гоё юм ярьж өгье. За. Намайг алцгануулах нь дээ. Тэгээ алцганахтай бэлдээ яж. За. За энэ хэрэг маань Routier гэдэг гэр бүлд тохиолдсон хэрэг байгаа. Darley гэдэг эхнэр нь тэгээ Darren гэдэг нөхрийнх нь нэр байгаа. Энэ хоёр маань Америкийн нэгдсэн улсын Пенсильвани мужаас гаралтай. Тэгээ 3 хөөрхөн хүүтэй ийм хосууд байсан. Darley болохоор 1970 оны 1 сард төрсөн. Darren болохоор Darley-гаас 2 ах юм байна л да. Тэгээ тэр хоёр маань Darley-г 15 настай тэгээд Darren өөрөө 17 той байхдаа анхудаа танилцаад тэгээ анхны харцаар би биндээ дурлсан юм бэлээ амир хөөрхөн. Darren болохоор Darley ээжтэй хамт нэг ресторанд ажилладаг байсан юм байна. Darley-г тэг ээж дээрээ ирэхэд нь анхудаа хараад тэгээд жан болсон юм гинэ. Тэгээд танилцаа тэр хоёр удаагүй 1988 онд гэрлэлтэд батлуулаад тэгээд 89 онд гэхэд анхныхаа хүү болох Devin үлгээд авсан юм байна. 2 жилийн дараа буюу 1991 онд дунд хүү болох Damon төрөөд 1995 онд баг хүү болох Drake мэндэлсэн юм байна лээ. Тэгээд эдний гэр бүл айгу хөөрхөн онцлогтой санагдсан. Бүгдээрнгийнх нь нэр, тавуулангийнх нь нэр нь Д үсгэр хэлсэн баас дээ. Тэр нээр хөөрхөн санагдсан. Routier-гийнхэн болохоор Texas мужийн Dallas хот руу бүгдээрээ нүүгээд тэгээ голын ирэг дээр маш том амар гоё хаус бариулаад завь аваад нөхөр нь болохоор тийм Jaguar загварын машин аваад
нилээн тийм чинэлэг ер нь мөнгөөр бол ямар ч хэсэн дутдаггүй гэр бүл байж л дээ. Darren эхнэрийгээ бол маш их эрхлүүлэх дуртай. Дандаа хүссэн юм авч өгдөг. Зөндөө том тийм хүний нүд унахуйд тийм гоёл чимэглэлийн юм авч өгдөг. Бас нөгөө хөхний хагалгаанд хүртэл оруулж исэн гинэ. Тэгээд энэ тухай айгүй онцолж тодорхойлсон байсан. Бодвол нөгөө цаг хугацааны хувьд бас 80-90 он байсан хөхний болонгоо сайхны хагалгаа нэгч тэгж дэлгэрээгүй байсан болохоор тодолж онцлсан болов уу гэж би ойлгосон. Тэдний гэр бүлийн одоо энэ их амжилттай байсан тэр шалтгаан нь болохоор Darren өөрийн гэсэн компанитай байсан. Тэр нь болохоор нэг тийм электронны эд ангитай холбоотой тэрийг тестэлдэг, цааш нь зардаг, борлуулдаг тийм компанитай байсан юм лээ. Тэр бизнесээ эрхлээд удалгүй угаасаа шууд бизнесийн амжилттай болоод тэгээд санхүүгийн хувьд бол нэлээд эрхчлөөтэй сайхан болж ирсэн юм байлээ. Залуу гэр бүл гэхэд энэ хоёр маань бас саялсанчлан залуу гэр бүл гэхэд одоо санхүүгийн эрхчлөөтэй дээрэс нь ойр тойрныхантай их хүндлэгдсэн үлгэр жишээ нэг тийм айгуу гоё гэр бүл байсан юм байлээ. Эхнэр Darlene болохоор 3 хүүтэй амар сайн маш сайн ээж ажил хийдэггүй байсан болохоор ер нь бол байнга хүүхдүүдтэй цаг зав гаргаж дандаа л тэгэж ингэж хөгжилдөх ямыг сэтэж аль болох хүүхдүүдтэйгээ цагийг айгуу гоё тийм зугаатай өнгөрүүлэх гэж хичээдэг тийм айгуу happy гэрээцэгтэйсэн юм байна лээ. Ойр хавьтай амьдардаг хүүхдүүдтэй ч гэсэн одоо хуршаалын хүүхдүүдэд ч гэсэн жигнэмэг энтер хийж хүртэл одоо аваачж өгдөг айгуу тийм сэтгэлтэй гэх юм уу айгуу тийм хүүхдэд хайртай эмэгтэй байсан. Тэр хоёр маань бас тийм хорт хавдартай хүний байрны зээлийг хүртэл төлөвлөж мөлцдөг ер нь тийм айгуу өглөгч сайхан гэр бүл байсан юм байна. За тэгээд 1996 оны 6 сарын 6-нд Routier-ийн гэрийнхнийг оронгоор нь эргүүлсэн нэг тийм хэрэг болсон. Юу асан гэхлээр шөнийн 2 цаг 31 минутанд түргэнд дуудлага ирсэн. Тэр нь Darley байсан. Тэр дуудлага нь ер нь бол амар хэвгүй. Эвгүй гэдэг нь одоо маш их сэтгэл хөдлөлттэй байсан л да. Тэгээ нийтдээ тэр дуудлага 5 минут 40 секундын урттай. Яг энэ доор тайлбар тавьдаг хэсэгт тэр дуудлагын холбоосыг нь тавьчих. Тэгээ та хэд маань яг одоо бичлэгээ зогсоож агаад тэр холбоосоор ороод сонсчоод ороод ирэхийг хүсэж байна. За тэр дуудлагыг сая орж сонсчоод ирсэн хүмүүс ерөөхдөө нь ойлгосон байх гэж бодож байна. Тэд миний 2 хүүг бас намайг хутгалчлаа. Миний хүүхдүүд өглөө гэд айгүй амар ингээ орилол туслаараа гэж орлол. Тэгэл хүүхдүүдтэй хандаал твчээрээ миний хөө ээж нь байна мэн гэл амар орилж морлол. Амар эвгүй. Төд удалгүй цагтаа нар болон эмнэлгийнхэн ирсэн. Darley болон дунд хүү болох Damon-ыг түргэн тусламж үзүүлэхээр эмнэлэг рүү авч явдаг. Том хүн нь болохоор ер нь бол газар дээр нас барсан байсан. Амар нь хиймэл амьсгаа хийж байх үед цээжнээс нь ингээд цустай хийг гарч исэн. Тэгээ ер нь бол хүү ерөөсөө амьсгалахгүй хиймэл амьсгаа хүлээж авахгүй байсан. Darley болохоор баруун гарных нь шуу хэсэгтээ хутгалуулсан. Тэгээд зүүн гарын хуруунууд нь зүсэгдсэн. Хоолондоо маш том ирчүүлсэн. Ер нь бол хоолойны шарх нь 2 мм гүн орсон байсан бол бүхэлд хүрэх аюултай байсан юм бэлээ. Зүүжсэн гинжнийх нь ачаар харагдсан ч гэсэндээ бас гинжин тэр шарх руу айгу гүн орсон байсан болохоор бас их аюултай байсан юм байна лээ. Darley тэр дороо хагалгаанд орсон. Darley-г хагалгаанд орж байгаа хооронд нь харамсалтай дунд хүү Damon-ыг нас барсныг аль бие осоор зарладаг. Юу болсон одоо үйл явдлыг ойлгосноор бол тэр өдөр хүүхдүүд нь хичээл намарсан байсан. Одоо 6 сар ихээр угаасаа хичээл намарсан тий. Тэгээд доод өрөөндөө зурагт мөрөгт үзэж авантыг гэсэн юм шиг үлээ. Тэгээ гуйхаар нь зөвшөөрөөд Darley 2 хүүхдийгээ доод өрөөнд унтаад тэгээ дээр нь болохоор дээд өрөөндөө бага хүүтэйгээ унтахаар дэше гарсан юм байлээ. Darley болохоор анх хэлэхдээ хин нэг нь над руу дайрахад бис ирсэн. Тэгээд ноцолтчихсэн чинь нөгөө хүн чинь гинэт цугтаацсан. Тэгээ харсан чинь 2 хүн маань тусанд бодогдсон. Газар хөвтчихсэн. Тэгээ сандраад шууд нөхрөө дуудсан. Өөрийгөө бол шархацныг ч би бүр анзаараагүй. Тэгээд шууд түргэн дуудсан. Над руу дайрсан хүн болвол тийм цагаан арьстай хүн байсан. Харамсалтай нүрийн сайн харж чадаагүй малгай өмссөн байсан гэж хэлдэг. Бас 911-т дуудлага өгч байхад нь гэхээр одоо 5 минут 40 секунд үргэлжилсэн дуудлага байсан гэсэн шүү дээ. Тэр үед эхнийхэн цагдаа нь 3 минутын дараа ирсэн. Тэгэхээр сүүлийн одоо 2 минут 40 секундын үед бол эхний цагтаа ирчихсэн байсан. Үед Darley уцаар ярьсаар байсан юм байлээ 911-ийн диспатчертэй.
Яг цагдаа ирэхэд нөгөө нөхөр нь өөдөөс нь гүйж гарч ирж таарсан тэр цагдаагийн өөдөөс. Тэгээд ингээд джинснээс өөр хувц өмсөөгүй цустай тэрхтээ өнгүүгээ гараад ирэхээ нөгөө цагдаа ч бас гайхаад айн штэ те хэргийн газар ярьж байгаа. Тэгээд ингээл харилцан ярьсан юм байна л та. Тэгсэн чинь би ингээ хөршөө дуутах гад яг гарч ирж гин. Миний 2 хүү дотор ингээ амт тэмдэж байна. Манай эхнэр шархтцсан байна. Манай хөрш маань совлогч байгаамаа би хөршөө дуутах хэрэгтэй байна гэж хэлээд тэгээд хөршөөгөө дуудаж авчирд юм бэлээ. Эхний цагдаа бол ирээд удаагүй хахад дахиад 2-3 минутын дараа гэхэд бол нэмэлт хүч ирээд тэгээд ер нь бол гэрт нь одоо гадны хүн одоо ирнэ байна уу үгүй байна уу гэдгийг сайтар нэгжээд гадны хүн байхгүй байна гэж үтсэн учраас төрөгнийхнийг гэрт орох зөвшөөрөл өгөөд ороод шууд тэр гуравт тусламж үзүүлж эхэлсэн. Тэгээд тэр гэрийнхнийг бүгдийг нь одоо төргөн тусламж аваад явсан хойгоор цагдаа нар хэргийн газар дээр ажиллаж эхэлсэн. За бараг тэр доороо шахуу одоо өөрийн 6 цагийн үед Дарли дөнгөж хагалгаанаас гарч ирсэн байхад нь анхных нь мэдүүлгийг авдаг. 3 гаруй цагийн өмнө тийм амар халтлагад өртөөд тэгээ бүр унтуулахтай тийм мэс заслаас дөнгөж гарч ирээд ухаан дөнгөж ингээд орцсон тий. Дээрээс нь өвчин намдах им уучсан. Тийм ер нь бол хагас мансуурлын байдалтай байхад нь анхны мэдүүлэг авсан байгаа байхгүй юу? Тэгээ яг асуусан юм бэлээ л дээ чи бидэнтэй ярилцах чадал байна уу гэд. Тэгээ мэдээж нөгөөх нь ийм амар хэрэг болчиход байгаа юм чинь аль болох тий туслахыг хичээх байлгүй тий. Тэгээд өөрөө ч гэсэн зөвшөөрсний үндсэн дээр анхныхаа мэдүүлгийг эмнэлгийн орон дээрээс өгсөн. Дарлигийн хэлснээр бол урд нь хэлжсэн шиг тий гадны хүн дайрсан. Тэр хүн хар цамцтай байсан. Сарвчтай малгай өмссөн байсан. Тэгээ мөрөө хүрсэн урт үстэй цагаан ярьтай хүн байсан. Гараж руу гарч зугтсан гэж хэлдэг. Тэрнээс хойш хэд хоногийн дараа ахаад мэдүүлэг авсан юм бэлээ. Гэвч нэг том зүйл зөрдөг. Тэр нь болохоор урд нь одоо гадны хүний халтлагаар сэрсэн гэж хэлсэн штэ тий. Над руу хүн дайраад би сэрсэн гэн. Тэсэн чи энэ удаа болохоор намайг дунд хүү болох дэмэн маань ингээд миний мөрлөө хүрээд ээжээ гэд дутахаар нь би сэрсэн гэж хэлдэг. Тэгээд дөнгөж сэрээд хөлнийхэн тэнд танихгүй зогсож байгааг анзаараад тэгээ боссон чинь тэр хүн нь зүгтаах гээд тэгээ араас нь хөөсөн. Тэгээд галтгооныхын тэр хавьд нь нөгөө хүн нь эргэж хараад гинт дайраад тэгээд одоо тэр Дарлиг одоо хутгаар зүсээд хичээ зүгтсан гэж мэдүүлгээ өөрчилдөг байхгүй. Тэгээд яг энэ хооронд бол угаасаа тас харанхуй байсан. Шөнийн 2 цаг өнгөрсөн байсан шүү дээ тий. Гэрлээ асаасан чинь бүр ингээ герман тэр чигтээ ер нь бол цусан далаа болчихсон тий. Нүл цус энэ тэндгүү цус би ч өөрөө цуснд бодогдчихсан. 2 хүүгээ ч гэсэн тэр үед би шархацсан байгааг олж хараад тэгээд нөхрөө дуудсан гэж өөрчлөгдсөн. 2 хүүгийнх нь хувьд бол Devin буюу том нь болохоор дээшээ хараад өвтчихсэн. Тэгээд цээжиндээ 2 удаа бүр ингээд нефт цоо хутгалсан байсан. Доотлолт нь байсан шаланд нь хүртэл хутг нь хүрчихсэн байсан. Devin хүү бол угаасаа яг тэр доороо нас барсан юм бэлээ. Хутг угаасаа зүрхэнд нь нефт орсон учраас ямар ч одоо бүр нойрносоо ч сэрж чадалгүй тэр шууд амьсгал хураасан. Харин Дэйм нь болохоор 6 удаа нуруундаа хутгалуулсан. Уушиг болон илгэн гэмтчихсэн байсан. Ойролцоогоор 8-9 минут л ер нь бол амьд байсан юм байна л да. Тэрийг бол задлангаар тогтоосон. Тэгээд Дарлигийн хэлснээр бол миний хүү тэсэрээ гэд ингээ ойрлж байхад нүд нь хараастай байсан. Тэгээд ингээд гиншээдсэн гэсэн ингээ амь тавих гээд тэгээд тэгтээ за ээжээ гэж хэлсэн гэсэн. Тэр нь бүр амар өрөвдмөр. Тэгээд Дарлийн хэлснээр бол тэр бол миний үгийн хамгийн сүүлчийн үг байсан гэж хэлжсэн. Тэгээ удалгүй 2 хүүг оршуулсан. Оршуулахдаа бас хоёулангийн гарыг хөтлүүлээд тэгээд нэг авсанд хийж оршуулсан юм бэлээ. Оршуулга болсон өдөртөө ойролцоод том хүү Дэвиний төрсөн өдөр нь болсон болохоор төрсөн өдрийг нь бас тэрэд тэмдэглэсэн. За тэгээд төрсөн өдрийн газар дээр нь тэмдэглэж байгаа тэр бичлэг бол олон нийтэд тарсан. Тэр бичлэгнээс болж ер нь бол маш их зүйл буруугаар эргэсэн болов гэж би ойлгосон. Тэр бичлэгэн дээр болохоор чиний нас орсон ч гэсэн хүүгийнхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаа дүр зураг байгаа юм л та. Гэхдээ хүмүүсийг хамгийн ундууцуулсан юм нь болохоор Дарли бүр ингээд бүр хитрхи аз жаргалтайсан гэж яриад байгаа байхгүй юу?
юу ч болоогүй юм шиг те хэдхэн хоногийн өмнө 2-2 хүүгээ алтаагүй юм шиг баахан ингээд шаар маар ингээд тойруулаад үлээгээ тавьчихсан. Гэрүүлийнх нь болон найз нөхдүүд нь цугларчихсан. Тэгээ хамгийн гол нь тэр дүр зураг нь болохоор Дарли амар ингээд богч ажилтсан. Тэгэл инээгээл happy те инээгээл инээлтэл тэгээ хамгийн гол дургуур гэсэн юмных нь нэг нь болохоор нэг тийм одоо парин дээр нэг юм шүршдэг юм байдаг штэ те шүршиж тоглодог. Ингээд шүршгэлээр утас шиг юм гарч ирдэг гэх юм уу та. Тим юмыг ингээд хүүгийнхаа шарил дээр ингээд шүршээд тоглоодсан. Тэр дүр зураг бол ер нь бол одоо хүүхэдтэй ч бай, хүүхэдгүй ч бай бүх хүний зөв маш их хүргэсэн юм байна лээ л дээ. Хүмүүс ч ингэээс тэ яаж чадчихна гэж тэ би ч ээж хүн, би ч аав хүн, би бол хизээч ингэж чадахгүй энэ ямар амар аратан бэ тэ дүнгиж хүүхдүүдэд алдчихад ийм амар happy тэгээд юу ч болоогүй юм шиг ингээд одоо харинч бүр баяртуул юу тэмдэглэж байгаа юм шиг ямар ч энэ хүнд одоо ийм харуулсахгүй нэг нүдэнд нь ч харагдахгүй байх, юунд ч харагдахгүй байх, үйлдэлд нь ч харагдахгүй байх гэсэн одоо шүүмжлэлүүд маш их байсан. Хүмүүс уулна анхандаа бүгдээрээ л мэдээж тэр гэрээхнийг бол маш өрөвдөж тэгээ бүгд л санаа зовж исэн боловч яг тэр бичлэгийг үзсний дараа бүр масын одоо үзэл бодол бол бүр 180 иргэсэн юм байлээ. Жижигхэн богино хэмжээний бичлэг хүмүүсийг тэгэж их ундууцалсанд бас нэг зүйл маш их үүрэг гүйцэтгсэн юм болов уу гэж ойлгосон. Яг энэ хэргийн тухай ингээд энэ тэндээ сонсоод үзээд уншаад байж хахад энэ Сьюзен Смит гэдэг хүүхний хэрэгтэй байн холбож ярьдаг юм байлээ. Яасан гэхлээр Сьюзен Смит гэдэг нэртэй хүүхэн яг энэ хэрэгээс 9 сарын өмнө гисэн билүү дээ. Өөр мужид 2 хүү нь алга болчлоо. 2 хүүгийн минь нэг хар арьстай хүн машинтай минь хамт ингээ 2 хүүхэд маань машиндаа сууж хахад машинтай маань хамт аваад зүгтаачлаа. Хүүгийн минь гэрт нь авчруулаач ста нэрээ хүүгийн минь олж өгөөч гэл ингээл олон нийтийн радио телевизээр уйлал баахан ингээл хэвлэл мэдээллийн баг хурал зарлал ингээл уйлж мөлөл байсан. Тэгээд удаачгүй 9 хоногийн дараа өөрөө 2 хүүхдээ машиндаа суул ингээ бүсийг хийж суулгаж агаад гол руу машин живүүлж алсан гэдгээ хүлээсэн юм байна л да. Тэгээд тэр угаасаа одоо өөрөө телевиз радиогоор баахан нэг тусламж ирж гуйцсан байсан учраас аль хэдийн олон нийтийн анхаарал байсан. Яг одоо өөрөө хэрэгээ үлэхт нь бол бас маст бол ингээд амар хүрсэн. Тэгэнгүүт энэ Дарли чинь энийг дуурайж байгаа Texas-ийн Техас мужийн юу юм биш дээ. Сьюзен Смит юм байна штэ гэж бүр ингээд цололцсон шахуу. Тэгээд хүмүүс бүр амар дургуун үрсэн юм байлээ. За тэгээд удалгүй Дарли, Darren хоёроос ахиж мэдүүлэг авахар цагдаа дээр авчирснаа гинэт Дарлиг баривчлах зөвшөөрлөө үзүүлээд баривчилждаг. Уг нь бол тэр хоёроос гэрчийн мэдүүлэг авна гэж авчирсан юм байна л да. Тэгээд тэр хоёр болохоор үннээ хэлж байгаа хүмүүс бидэнд угаасаа өмгөөлөгч хэрэггүй бид бол хохирогч гэж үзсэн учраас ямар ч өмгөөлөгчгүй мэдүүлэг өгдөг байсан. Тэрнийхээ дагуу ч гэсэн энэ удаа ямар ч өмгөөлөгчгүй орчихсон байсан. Тэгээд үгийн зөрүүгүй угаасаа Дарлиг баривчлаа явсан юм байна лээ. Баривчлах одоо зөвшөөрлөө үзүүлэхэд нь уг нь Дарли би өмгөөлөгч авъя гэж хэлсэн боловч тэд нэр тэрийг хэрэгсэхгүй шууд баривчлаад авч явсан юм байна л да. За яагаад гинт Дарлиг ингээд буруутай гэд баривчлаад аваа явчихваа гэсэн чинь нэгдүгээрт 911-ийн дуудлага их хачин чигтээ санагдсан юм байна л да. За дуудлагыг бүтэн сонссон бол хурууны хээний мөрний тухай хальт нэг ярилцдаг хэсэг байгаа. Тэрэнд ер нь бол маш их ач холбогдол өгсөн юм байна лээ. Тэрэн дээр болохоор нөгөө оператор нь тийж аахгүй юу? Нилээн удаан ярьсны дараа штэ. Оператор нь юунд ч бити өрөөрэй гэж хэлсэн чинь Дарли тэрний хутг нь ингээд тэнд хөвтөж байхаар нь би аль хэдийн хурцчихсэн штэ гэл ингээл орилол ингээл тэгэл угаасаа мэдээж тийм амар юм дунд байгаа хүн чинь одоо ганц ингээл оператортэй яриа сууж авахгүй штэ. Тэгэл цаашаа нөгөө хүүгээ гэж нэг яаж үзэл нөхрөө нэг дуудаж үзэл ингээд аягүй тийм наашаа цаашаа юм байгаа байхгүй. Тэгсэн чинь оператор зүгээр it's okay гэдгсэн чинь Дарли хурууныхын хэгийг авах боломжтой байсан юм билүү тиймэрхүү үг хэлдэг байхгүй. Гэхдээ нэг тэгэж амар миний бодлоош бол нэг тийм амар сүртэй түгээлгэж хэлээгүй хүмүүсийн хэлж байгаа шиг та нар өөртөө сонссон байх. Тэгтээ энийг бол ер нь маш их дурдж энэ тухай аягүй их ярьдаг. Энэ нэг шалтгаан болсон гэж үздэг. Тэгээ хоёр хүүхэд нь нүдэн дээр нь одоо амь тэмцэж байхад чинь тэгээ юун тэр хурууныхээ бодох мантай байдаг байна. Ингээ араа бодоод дараа нь угаасаа өөрийнх нь хурууныхээ гарч ирэхийг мэдээд тэгж хэлсэн
гэж үздэг. Хоёрдугаарт болохоор өгсөн мэдүүлэгт нь зөрүүтэй юмнууд их байсан гэсэн шүү дээ. Яаж сэрсэн тодорхойгүй. Хүн дайрч сэрээс юм уу эсвэл хүн сэрээс юм уу? Бас хутга нь болохоор нэг бол шалан дээр хөвтчихсэн гэд нэг олвол тэр хүн цугтааж ахтаа ингээд би намайг араас нь хөөж ахт ингээд шидчихэд явсан. Тэгээд яг ингээд шидэж ах явцыг би тэрийг нь харсан гэж хоёр өөр мэдүүлэг өгсөн байна. За 3 дугаарт бол анхнаасаа л тэр хүн гараашаар ингээд гараа явсан гэж хэлсэн шүү дээ тий. Гэвч одоо гараашныхын тэнд юунд бол ямар ч цусны уул мөр тустай одоо толб молб юуж байгаагүй. Тэг хэргийн газар бол угаасаа маш их цустай байсан гэж хэлжсэн шүү дээ. Тэгэхэд гинт хэргийн газараас одоо зугтж байгаа хүн бол гутлаа тайлхаач мэдгүй одоо гутлаа тайлсан бол гутал нь байж юмар тий. Дөнгүүд яг тэр гуталтайгаа ингээ гараагүйсэн бол цусны мөр байх хэрэгтэй байсан боловч гараашинд нь бол ямар ч тийм цустай мөр бол байгаагүй. Дөрөвдүгээрт бол Дарлигийн хэлснээр тэр хүн цаашаа цугтаахаар нь араас нь хөөж гүйсэн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхэд хэргийн газар хагархай виноны стакан байсан. Тэр хагархай стаканы дээр нь биш, доор нь Дарлины цус байсан гэдэг нь бас нэг шалтгаан болж байсан. Энэ болохоор яагаад тэгэхээр одоо Дарлигийн хэлснээр бол Дарли сэрээ тэр залууг хөөсөн гэж байгаа. За тэгээд хөөхтөө урд нь ерөөсөө тийм цусны мөр байгаагүй өрөөрөө буюу одоо галтгоороо гүйцгээсэн байж таарж байгаа. Тэгэхээр тэр залуу эхэлж гүйлээ, стакан унлаа. Дарли араас нь гүйлээ гэхэд Дарли утгалуулсан болохоор цус нь гожжилаа гэхэд стакан унахлаар стаканы дээр цус нь ингэж одоо урсаж араас нь гүйх ёстой шүү дээ. Тэгсэн чинь дээр нь ямар ч цус байгаагүй мөртлөө хагархай стаканых нь доотлолт нь зөндөө цус байсан. Тэгэхээр Дарли худлаа ярьж ийна гэж үзэж байгаа юм байна лээ. Бас нэг сони юм нь болохоор 5 дугаарт галтгооных нь карантны тэр хавыг цэвэрлсэн юм уу да гэмээр одоо ингээ зүгээр нүцгэн ингээ нүдээр харахлаар ингээ талт цэвэрлсэн юм шиг харагдсан гинэ. Тэгэнгүүт нь цаатанаар нөгөө люминол цацаад үтсэн чинь тэр хавь ингээ битүү гэрэлтчихсэн гэж аахгүй. Тэгэхээр урд нь цус байсан, тэрийг цэвэрлсэн гэдэг нь тодорхой болсон. Тэгэхээр одоо яхаараа энэ одоо гадны хүн орж ирэхээр тэр цусыг хизээдээ цэвэрлээ зогсож явах юм те тэгж болцсон. А 6 дугаарт болохоор одоо Дарлины шарах. Шархны хувьд бол өөрийгөө албар туссан байх боломжтой гэж тогтоосон. Хоёр хүн нь болохоор те ингэж ихт чигээрээ зоолгоод бүр ингээд нефт утгалуулад бүр доотлын шалан хүртэл ингээд утганд хүрсэн байна гэхэд Дарлиг яагаад зүгээр зүсээд өнгөрвөө гэсэн асуулт гарч ирсэн. Анх буудан дээр унтчихад халтлагад өрцсөн гэж хэлсэн штэ тий. Гэвч одоо буудангийн тэнд бол ямар ч Дарлигийн цус нь тэгж халтлага өрцсөн хэмжээний бол байгаагүй. Тэгээд хүмүүсийн таамаг болохоор карантныхаа дээр зогсож байгаад өөрийгөө зүссэн гэж үздэг. Тэгээ дээрэс нь одоо өөрийнх нь тэр шархнууд нь hesitation шарах байна гэж тайлбарлаж ирсэн. Тэр нь юу вэ гэхлээр hesitate гэдэг чинь одоо нөгөө эргэлзэх, хашрах, тэнэгэлзэх энэ гэсэн үг шүү дээ. Тэгэхэд өөрийгөө гэмтэх гэж байгаа хүн зориг нь хүрэхгүй ингэж hesitate хийдэг гинэ. Тэгэнгүүт ингээд нэг жоохон зүсснээ ингээд одоо зориг нь мохдог ч юм уу, эргэлздэг ч юм уу болоод тэгээд дахиад ингээд томоор ч юм уу зүсдэг юм байна л та. Одоо бүр нэг тийм юм байдаг юм байна л та. Тэгэхээр Дарлины шархнуудын хажууд нь том шархнуудын хажууд юм жижиг шархнууд байсан учраас тэрийг энэ бол hesitation шарах байна гэж мэрэгчлэлтнүүд тайлбарлаж ирсэн. 7 дугаарт болохоор хэд удаа мэдүүлэг өгөхөд цагдаа нар чи алсан уу гэж одоо асуусан штэ тэгж асуухт нь үгүй гэж хариулдаг байсан ч гэсэн нэг удаа ер нь бол би алсан байсан ч гэсэн санахгүй байна гэж хэлсэн нь дараа нь одоо өөрийнх нь эсрэг ашиглагдсан юм байна лээ. 8 дугаарт болохоор гэрлүүн гадны хүн орсон байх болзошгүй гэсэн таамгийг ганцхан юм ер нь бол дэмжиж ийсэн. Тэр нь юу байсан гэхээр цонхных нь тор нь зүсэгдсэн байсан. Тэр торыг зүсээд орсон эсвэл гарсан гэж үзэж байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол өөр тэр хаалга малган дээр нь ямар нэгэн хаалганы бариул дээр нь цус байгаагүй хүч хэрглэж орсон гарсан одоо тийм зүйл бол байгаагүй. Тэгэхээр ер нь тэр цонхоор л нь орж гарсан юм байна гэж үтсэн. Гэвч одоо тэр цонхны тавцан дээрх тоос нь ерөөсө хөдлөөгүй байсан учраас хүн энүүгээр орж гараагүй зүгээр энэ юуныг торын зүсжэл хайчихсан юм байна гэж үтсэн. Гэх мэтлэн шалтгаанаас болж Дарлиг буруутгаад санаатай үлдсэн ер нь бол төлөвсөн аллага байна гэд хэрэгтнэр татаад дээд ял буюу цаазын ял тулгадаг. 6-аас доош настай хүүхэд хөнөөсөн тохиолдолд цаазын ял өгч болтгол юм байна л да.
Цаазын ял өгөхгүйд цагдаа нар ер нь бол дунд хүүгийнх нь хэргийг үндэслэж нэг хүний аим хөнөөсөн гэж шүүхтгэр болсон юм байлээ. Том нь болохоор айлуужээ одоо нас орсныхан дараа төрсөн өдрийн тэмдэглэхэд тэр 7 насныхан төрсөн өдөр байсан. Тийм учраас тэр хүүгийн хэрэгээр шүүхдэг юм болвол Дарлиг бол цаазаар авах боломжгүй л байсан юм байлээ. Тэгэнгүүт ганцхан дунд хүүгийнхэн хэрэгээр явахаар болсон юм байна. Тэгээ бас нэг том шалтгаан нь болохоор нөгөө аллаг үйлдсэн утга нь гэр доторх утга байж таарсан. Гэрийн одоо утганы комн дотроос авсан утга байсан. Жишээлнүүдийн үдж байгаа бол хүн алах гэж юм уу эсвэл хулгай их гэж гэрт орж байгаа хүмүүс бол мэдээж урдчлан байдлаар одоо зэвсгэлсэн байдаг гэж үздэг штэ тий урдны хэрэг дээр ч гэсэн тэгж ярьж байсан. Яагаад тэгвэл өөрөө ингэж бэлтгэлтэй өөрөө өөрийнхөө зэвсгийг авчираагүй юм бэ? Яагаад гэр дотор утга байна гэдэгт итгэсэн тий? Яагаад тэрийг авч чадна гэдэгтгсэн ингэж аргумент дэвшүүлж ирсэн. Дээрээс нь бас одоо гэрээс юу ч алга болоогүй учраас хулгайчд бол биш юм байна гэж үзсэн. За тэгээд энэ хэрэг олонний дунд ер нь аль маш их шууган тарьж эхэлсэн байсан болохоор шүүх хурлыг тэр хоттой биш арай зайтай нэг аслагдмал хотод тэр хотын оршин суугчид энэ хэргийн талаар сонсоогүй байх өндөр магадaltaй гэж үзсэн учраас шүүх хурлыг тийш нүүлгдэг. Тэнд нь ер нь бол илүү тийм консерватив тийм хуучинсаг үзэлтэй ч юм уу тийм тиймэрхүү хүмүүс амьдардаг байсан юм байна л да. Тэгээд Дарлиг бол ер нь бүр очихоос нь ихсүүлэл ингээл гаднах үзмжээр нь дүнж байгаа зүйл их ажиглагдсан гэжсэн. Шараар үсээ бодтоглгийн хөх илгцэн л гин тэр болгоныг ингээл айгүй шивнэлдэж ярддаг байсан юм байна л да. Тиймэрхүү зүйл ажиглагддаг байсан гэж байна. Дарлигийн өмгөөллийн баг нь бол ер нь бэлтгэл маш муу байсан. Яагаад тэгэхээр маш хурдан хугацаанд бэлтгэлээ хангаж шүүх хуралд орох ёстой болсон. Яагаад ийм хурдан хугацаанд бэлтгэлээ хангах шаардлагатай болсон гэхээр Дарли өмгөөллийн бага сольсон. Анх байсан өмгөөллийн бага сольсон. Яагаад тэгэхээр нөгөө өмнөх өмгөөлөгч нь болохоор Дэрнийг ер нь яагаад хүмүүс шалахгүй байна. Дэрнийг нөхрийг нь сэжигтэн гэж дэвшүүлвэл яасан юм бэ гэсэн санаа дэвшүүлсэн. Тэр нь бол Дарли төрөөсөө таалагддаг юм бэлээ. Нөхрөө бол би мэдчихээн 100% дээр унтчихсэн. Тэр бол миний над руу дайрсан хүн миний нөхөр биш байсан. Энэ бол ерөөсөө ярилцах сэдв огт биш ээ. Одоо анхаарах ёстой зүйл дээр л анхаарыг гэдэг дээр бүр ингээ бат итгэлтэй байсан. Хоёрдугаарт болохоор одоо энэ шинэ өмгөөлөгч нь болохоор нэлийн алдартай мундаг өмгөөлөгч байсан юм байна л да. Яг энэ Дарли хэрэг болж байгаа үед ээж нь нөхөр хоёр нь нэг FM-д очиод ярилцлага өгчихсөн чинь цагдаа нар бас тэрийг нь хэрэг үүсгээд та нар ингээд шийдэгдээгүй хэргийн тухай ингээд хамаагүй юм ярьлаа гэд хэрэг үүсэх болсон. Тэр үед нь ээж нь энэ мундаг өмгөөлөгчийг буюу одоо энэ хоёр дахь өмгөөлөгчийг олж өөрийнхөө хэргийг өмгөөлүүлсэн юм байна лээ. Тэгээд нөгөө өмгөөлөгч нь Дарлигийн хэргийг ч гэсэн бас өмгөөлөхийг зөвшөөрөөд тэгээд энэ хэргийг ер нь бол авсан юм байна лээ. За тэгээ шинэ өмгөөлөгчтэй, шинэ багтай маш хурдан хугацаанд шүүх хурлаа эхлүүлсэн. Тэгээд мэдээж нөгөө тал бол ер нь нэлийн хүчтэй байсан нь илт харагдчихжээ. Эмнэлэгт одоо нөгөө хагалгааны дараах асарж исэн сувилагч нарыг хүртэл оруулж ирээд гэрчийн мэдүүлэг авсан. Тэр сувилагч нарын хэлж байгаагаар болохоор Дарли бол ерөөсөө гашуудахгүй байсан. Ерөөсөө тийм хоёр хүүгээ алдсан эхийн шинж тэр хүнд нэгч байгаагүй. Хаяа нэг уйл нь тэр нь бол худлаагаасаа ингээ хүчилж уйлаад байгаа гэдэг нь бүр юм тодорхой байсан гэдэг тэр сувилагч нар ингээ ярьсан. Тэгээ төрсөн өдрийнх нь нөгөө бичлэгийг нь шүүх хурлын үед бүр хэдэн удаа гэлээ баг 9 илүү 10 удаа гэсэн баха тоглуулсан заяа. Тэгээ тэнцээч нөгөө иргэдийн төлөөлөгч гэдэг бид нар шиг л одоо энгийн иргэд сууж байгаа штэ. Тэгээ нөгөө ялгаагүй урдны нөгөө Сьюзен Смитийн хэрэг ч гэсэн бас сонсон хүмүүс байсан баг. Ер нь ямар сэтгэлдэлтэй байсан нь ойлгомжтой бах тий. Дээрээс нь гэр дотроос нь өөр хүний тийм хурууны хээ янз бүрийн цусны тусал ч юм уу тий. Өөр хүний цус мос олдоогүй. Ганцхан зүйл байсан нь нэг тийм цустай хурууны хээ байсан. Тэр л одоо гэр доторх хүмүүстэй таараагүй. Бусд нь бол дандаа Дарлийн цус хоёр хүүгийнх нь цус байсан. Гэвч одоо тэр хурууныхээ яг хэнийх вэ гэдгийг угаасаа нотолж чадаагүй. Тийм учраас яг жинхэнэ гадны хүн байсан үгүй гэдгийг яг 100% ингэж нотолж чадаагүй болохоор нөгөө тал илүү хүчтэй гарч ирсэн. Эд мөрийн баримт тал дээр бол тэгээд яг ганц гайхшруулсан эд мөрийн баримт нь болохоор хоёр хүүгийн хоёулангийнх нь цус болсон цагаан өнгөтэй том хүний нэг ширхэг оймос тэдний хауснаас 2-3 хаусны цаана байдаг хаусных нь хогийн савны хажууд хэвтчихсэнийг олдог.
Тэр л ер нь бол ганцхан шахуу гадны хүн байсан байх магадaltaй гэдгийг баталж исэн эд мөрийн баримт гарч ирсэн. Хэрвээ энэ оймсыг устгах гад ч юм уу те эд мөрийн баримтыг устгах гад одоо энэ хогийн савнд ч юм уу эсвэл энэ доор харагдаж байгаа муусны нүхрүү хийх гэж оролцсон болвол нэгдүгээрт яагаад гүйцэд хийгээгүй юм бэ те. Хоёрдугаарт эд мөрийн баримт устгах гээд байгаа юм бол хамгийн гол зэвсэг бол хутгаа яагаад бас хаях гэж оролдоогүй юм бэ? Энэ оймс ямар учиртай юм бэ? Тэгэхээр одоо ер нь бол хамгийн том асуулт яагаад энийг ингэж хаях болов? Хоёрдугаар тэр их цустай гэмт хэргийн газраас энэ хүртэл гүйж ирж хайчаа буцаж гүйж оцсон бол энэ хоёрын хоорондох зам дээр ягаад өөр ямар ч тэм цустай мөр байхгүй байна. Тэр их сонирн байсан. Ягаад тэгэхээр Дарли ч өөрөө амар их цус гоочсон байсан шүү дээ. Гуравдугаарт болохоор аль хаалгаар орсон гарсан гэдэг нь бас тодорхойгүй байсан. Ягаад тэгэхээр хойд хаалгаар нь хүн орж гарахт нэг тийм бараг боломжгүй шах байсан юм л да. Эвдэрсэн жайж ийцэн тэгээд гарахын тулд айгүйх ноцолдох хэрэгтэй болсон. Урд хаалгаар л ганцхан гарсан байх боломжтой болж байгаа. Тэгэхээр урд хаалганы бариул дээр цус байгаагүй. Тэгээд урд хаалгаар гарахлаар байшингаа бүр ингэж аруурна ч юм уу ер нь бол байшингаа ингэж тойрч гүүх одоо шаардлага гарсан. Тэгээ заавал ягаад тэр чиглэлд гүүн гэж те одоо урд талаар гарсан бол илүү ойрхон хаях зөндөө газар байхад ягаад тийшээ гүүгээгүй бүр ингэж хоошоо гүйсэн бэ гэсэн асуулт гарч ирсэн. Дөрөвдүгээрт болохоор дунд хүн нөгөө утгалууснаас хойш 8 юм уу 9 минутанд л ер нь амьд байх байсан боломжтой гэж ярьж ирсэн шүү дээ те. Тэгэхэд Дарли 6 минут жахуу утсан дээр түрүүн тусламжтуудад байжсэн шүү дээ 5 минут 40 секунд. Тэгэхэд эмнэлгийнхнийг ирэхэд бол хүү амьд байсан. Тэгэхээр тэнд ерөөсөө тийм хангалттай хугацаа байхгүй байгаа хгүй Дарлид. Хүүхдээ утгалчаад гарч оймсоо шидчихэд буцаж гүйж ирээд өөрийгөө утгалаад дахиад уцаар ярихад энэ хооронд хэрвээ үнэхээр юм болсон болвол эмчнэрээ ирэхэд хүүхэд аль үжээ амьсгал хураасан байх ёстой цаг болж байгаа хгүй. Тэгэхээр цаг хугацааны хувьд энэ ерөөсөө зөрж исэн. Тийм болохоор энэ бол Дарлигийн талд орсон ганц эд мөрийн баримт байсан. Цагдаа нар бас юг баталж чадсан гэсэн чинь одоо цус яаж асгардаг, цус хаашаа асгардаг, ямар байдалтай асгарсан гэдэг ингээд шинждэг, мэрэгчлэлтэн байдаг штэ тий. Тим хүн уурж авчираад Дарлигийн өмсөж исэн потолкийг тайлбарлуулсан л да. Тэрний яасан гэхлээр өмнө ингээд яг өөрийнх нь цус нь ингээд урталтаа нэвчэрсэн, хойгоор ажигсан гэж жоохон цустай. Тэгтээ потолкны хойдолд нь хитэн тусал юм хоёр хүүгийнхэн цус байсан. Тэр нь болохоор яаж тэр хойдолд нь гарсан байх боломжтой гэж тэр мэрэгчлэлтэн тайлбарлсан гэхлээр хүүхдийнхээ урд өвдгөл цууж байгаа хутгалсан байлаа гэж бодъё л доо тий. Тэгэхэд ингээд тийм хүчтэй нэвт цоо хутгалсан юм чинь нилийн хоошоо ингээ гараас авах болно доо. Тэг хооронд цус хойшоо ингэж үсэрсэн байх гэж тайлбарлаж илээ. Бас нэг маргаантай зүйл байсан нь болохоор нөгөө Дарлигийн өөрийнх нь шарах байсан. Тэр нь болохоор нөгөө өөрөө өөрийгөө гутгалсан гэж үзээд байгаа штэ өөрийгөө зүссэн гэд өмгөөлийн баг бол эсрэг гараараа юу гэж зүсдэм бэ гэсэн байр суртаас яагаад тэгэхээр Дарли бол баруун гараараа бичдэг хүн. Тэгэхээр баруун гар давмгаалсан хүн болвол одоо өөрийгөө зүслээ гэж ботход ингэж эвгүй баруун талаа зүсгүй нөгөө эсрэг талаа зүснэ дээ. Тэгэхэд шарах нь бол ингэ зүүн гараараа зүссэн юм шиг ингэж байгаа хгүй. Тэгээ за яг зүүн гараараа зүслээ гэж бодъё. Тэгэхэд баруун гарныхан шууных нь арталт нь овоо том гутгалцсан юм юу байгаа штэ шарах. Тэнгүүд за тэрийг тэгвэл та нар юу гэж тайлбарлах вэ гэж байгаа хгүй. Энэ бол угаасаа яг бие хамгаалж байгаа хүний ингээд нүрээ хамгаалах гэж урдуураа ингэж угаасаа гараараа хамгаалж штэ. Тэгэхэд авдаг шархаа энэ бол угаасаа ийм юм болдог гэж өмгөөлийн баг тайлбарласан. Харин одоо нөгөө талд бол ихтэй тайлбар бол байгаагүй. Тэгээ бас нэг айгу маргаантай шарах байсан нь болохоор зүүн гарынх нь хуруунууд нь зүсэгдсэн байсан. Тэр нь болохоор эртээ утгаар дарж хахад ингээд нөгөөх нь барьж авна штэ рефлексээрээ ингээ нүүр мөрлөөгөө оруулахгүй тулд тим шархаа гэсэн чинь нөгөө тал болохоор хэрвээ энэ одоо өөрийгөө хамгаалах гэж тэмцэлсэн тим хутга бадж авсан шарах байсан бол энэ хөвчлэн ясандаа тултал зүсдэгэ энэ бол хитрхи гүйхэн зүссэн байна гэж аргумент үүсгэжсэн. Бас нэгэн эд мөрийн баримт юу байсан гэхлээр талхны хутга болсон гэр дотроос. Тэр талхны хутгийг хурууныхээ шалгахад тэр дээр байсан материал нь цонхны тортой ижил материал байсан. Тэгэхээр одоо тэр хутгаар цонхны тор зүссэн гэж үзэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бас асуудалтай. Нэгдүгээр болохоор тэр хутгийг хизээ хурууныхээ шалгасан тийм дараалал нь тодорхойгүй. Цагдаа нар тэрэн дээрээ ам зүрдэг.
Эхлээд тороо шалгачаад одоо ийм юугаар нэг багс шиг юмар ингээд ядаг штэ тий. Тэрүүгээр ингээд тороо ингээд багсдчаад яг тэр багсаараа аваачаа хутгаа багссан болвол энэ бол энд ингээд үлдэх боломжтой гэж үзэж байгаа хгүй. Тэгэхэд цагдаа нар тэрэн дээр ам зүрдэг. Бид нэг болвол одоо тороо шалгачаад хутгаа зүсэн гэдэг. Нэг бол хутгаа шалгачаад тороо шалгасан гэдэг болохоор энэ ийм асуудалтай. Хэрвээ үнэхээр зарим нэг цагдаа нарын хэлж байгаагаар хутгаа шалгачаад тороо шалгасан байлаа гэж үзэхэд үнэхээр тэр хутгаар тэр торыг зүссэн байлаа гэвх юм болвол энэ бол яалтчгүй дарли бас буруутан болчиход байгаа хгүй. Ягаад тэгэхээр ямар ч гадны хүн гэр дотор байгаа хутгаар зүсчээд буцаж аваачиж байранд нь тавиад дахиад шинэ утга аваад ингээ явж байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр ер нь бол яаж ч утсан дарли болчиход байсан. Энэ бүх зүйлсийг гаргаж ирсэн учраас 1997 оны 2 сарын 1-нд Дэминий үхлээр эцсийн байдлаар шүүгдээд буруутай гэж үзсэн учраас цаазаар ахуулах ял авсан. Тэгээ өмгөөллийн баг шүүх хурлын үеэр маш их алдаа гарсан. Одоо тэр транскрипт энэ төр бичдэг хүмүүс ч гэсэн маш их алдаа гаргасан гэснийг олж мэдсэн учраас уул нь дахиж энэ хэргийг авч хэлцээч гэсэн хүсэлтийг гаргасан юм байлээ. Тэгсэн боловч юусоо авч хэлцээгүй. Тэгээ 2008 он ДНХ-ийн шинжилгээ өгж болно гэсэн эрх өгдөг энэ хэрэгт. Тэгээд одоо энэ эрхээ авснаас хойш ууг нь юмаа шалгаад яваад л байгаа юм шиг байгаа миний ойлгосноор. Гэхдээ бас л одоо энэ чинь зөндөө олон бичиг цасны ажил учраас аягүй их цаг шаарддаг юм байна л да. Тэгээд хэд хэдэн одоо бас л ингээл янз янзын протокол байгаа шүү дээ. Ингэж энийг шалгах тэгжээж. Тэгээд явсаар л байгаа юм байлээ. Тэгээд 18 онд хамгийн сүүлд ахиж шалгах хүсэлт явуулсан. Гэ тэрийг хүлээж байгаа юм байна гэж ойлгосон. Дарлигийн бол одоо ганц хүсэж байгаа хүлээж байгаа одоо юу гэдэг лээ найдвар ихтгэл найдвар тавьж байгаа юм нь болохоор тэр нэг ганц хурууны хээ байгаад байсан шүү дээ. Тэр юм байна л да. Тэг хэрвээ тэрэн дээр үнэхээр ДНХ-гийн шинжилгээ хийгээд ч юм уу тэрнээс ямарваа нэг юм олж чадаад тэр хүнийг хинбэ гэдгийг тогтоож чадах юм бол бас нэг юм гарч ирж байгаа хгүй юу гэн. Тэгээ Дарли бол одоо хүртэл одоо цаазаар ахуулахаа хүлээгээд шоронд байгаа. Өнөө хүртэл ер нь бүр ганц ч удаа ган гээгүй дандаа өөрийгөө буруугүй би бол ямар ч буруугүй би хүүхдүүдэд алаагүй гэдэг байр суурин дээр бүр бат байдаг. Тэгээ ер нь бараг тэр нөгөө баримтлагтаад нөгөө зураг авахулдаг штэ тэр зурагнаас нь харахад ч гэсэн одоо хүртэл ингээд ярьслага өгч байгааг нь үзэхэд ч гэсэн би л Дарлиг буруугүй гэж бодохоор юм байна лээ. Тэгээд одоо бол надад бол яг тийм тэр буруугүй энэ гэсэн тийм нөгөө өгчгөр тийм олигтой шалтгаан бол алгал байхгүй л юм л да. Гэтэ зүгээр миний бодлоор бол Дарли биш байх гэж зүгээр надад мэдрэгддэг. Ер нь бол хүүхдүүдэд алсан ээж хүн мэдэхгүй. Тэгээ ямар ч мотивац байхгүй заяо. Ямар ч мотив байхгүй. Одоо жишээ нь Дарли алсан байлаа гэхэд тэндээс мөнгө олоогүй. Хоёр хүүхдийнх нь тэр нөгөө амьд атгал бол нэг $5,000 л ийсэн гэж байгаа. Тэр бол одоо юу ч болохгүй шүү дээ. Хүүхдүүдийн нөгөө оршуулгын зардлыг ч даахгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч мотив байхгүй. Тэгээд алах байсан бол нөхрөө яага алаагүй юм тий. Нөхөр нь илүү байгаа хэлгүүтэй. Тий, нөхөр нь илүү тэр амьд атгал энэ төргээл илүү л мөнгөтэй байгаа шүү дээ. Бас дээрэс нь ерөөсөө өөр хүмүүсийг огт шалгаагүй. Нэг ч өөр хүнээс ичгтнэр татаагүй. Ерөөсөө л анханасаа Дарли руу ингээд лазер шиг ингээд бүр ингээд юу ачихсан. Төвлөрчихсөн. Тэгэл Дарли явцсан. Тэгэл Дарли буруутай гэдэг ингээд батлах гал явцсан. Тэрнээс иш ерөөсөө гадны хүн байсан. Гадны хүн хэн байх вэ энэ гэж юу ч шалгаагүй. Тэр амар сайн санагдсан. Тэг хөршүүд нь бас удаа дараа яг тэр хэрэг болохоос өмнө бөгөөд яг тэр болсон өдөр нь хүртэл заяа цагтаад дуудлага өгсөн байхгүй хөршүүд нь штэ. Манай энэ хавар жоохон сэжиг бүхий ийм хар өнгөтэй машин эргэлдээд байна. Яг урдлынх нь хаусны хүүхэн тэгж дуудлага өгсөн байхгүй. Яг манай гадаа машина парклцсан, машина тавьчихсан. Тэг ингээд цонхоо хаагас онгойлгоцсон. Яг тэр Дарлигийн хаус руу ингээд хараад нэг хүн суугаад байсан. Тэгээ би гэрээсээ гараад тэр машин руу алхаж эхэлсэн чи тэр машин яваад өгсөн гэж аахгүй. Тэг би нүүр царайг нь харж чадаагүй. Тэр мэдээллүүд хаана байна? Тэг тэр юусоо гарч ирээгүй. Тэг нэг биш удаа бүр 2-3 ч удаа тийм мэдээллүүд өгсөн байгаа хгүй хөршүүд нь. Тэг тэр юусоо гарч ирээгүй амар сонио.
Яг үнэндээ бол яг энэ хэрэг гарах үед хичнээн урд нь ингээл аягүй сайхан одоо мөнгө төгрөг элбэг дэлбэг байсан ч гэсэн яг энэ үед бол манай хоёр жоохон санхүүгийн хямралд орсон байсан юм байлээ л дээ. Кредит картандаа болохоор нэг хэдүүлээ 12 мянган долларын өртөө тэгээд моргижоо бас төлж чадаа одоо байрны зээлээ бас төлөөгүй хэдэс харчлаа болчихсон. Тийм байсан. Гэхдээ нөхөр нь стил ажиллаа хийсэн те болгоно бүтээн болно гэсэн явж байсан хоёлаа ямар ч тийм үзий хаталт харталт юу ч тийм юм байгаагүй. Тэгээ мөнгөгүй илаа гэд дарлиж гисэн тэгэж амар орилж харлаа те юу ингэж хямарч янз бүр болоогүй. Харин Дарлигийн нэг хямралтай байсан юм юу гэхээр Дарли нөгөө төрсний дараах сэтгэл готролтой байсан юм уу гэж өөрийгөө дүгнж нөхөртөөгөө ярилцсан байгаа хгүй яг тэр хэрэг болдог шин. Би ер нь ойрд ингээ жоохон депресстэй байна. Хүүхдтэй баг хүүг нь одоо 7 сартай те хүүдээ жоохон түүртэд өшин айгүй их сэрдэг болохоор би ингээд нойроо бүтэн авч чадахгүй болохоор айгүй ядраад байна гэж хоёлаа ярилцсан байгаа. Гэтэ айгүй тийм тайвнаар. Тэгээ нөхөр нь ч гэсэн ойлгоод за тэгвэл нөгөө доор хоёр хүүтэйгээ буудан дээр унтыг гэхэд нөхөр нь ч гэсэн ойлгоод за тэгтэг ингээ ганц өдөр гэсэн бүтэн нойртой хоног би дээр нөгөө баг хүүгээ аваад унтыг гэд дэше гарсан байгаа байхгүй юу. Эмнэлгийн байгууллагаар аль бие ёсоор ч юм уу төсний дараах одоо хямрал гэж оншилсан юм бол байхгүй. Энэ бол зүгээр л Дарлагийн үүрэх нь яриа байхгүй юу. Нөхөртөө хэлэл өөрөөгөө эргэлзээл би ингэж аам болов тэгж аам болов гэсэн л юм. Тэрнээс биш тийм аль бие ёсны юм бол байгаагүй. За тэгээд ер нь бол энэ хоёр яг нэгээ алдаг дээрээ тулаад мөнгө төгрөг хэцүү байсан дээрээ тулаад байх юм бол ууг нь бол нөхөр нь их нэрийг алгал юм байна л да. Алгал одоо ёстой цаашин гэдэг тий хүмүүс тэгж ярьдаг юм байлээ. Тий санхүүгийн талаас харах юм бол эхнэр нь арай хамаагүй илүү тийм амьд атгалтай. Тэгээд нөхөртөөгөө Дарли болохоор 2011 онд энэ хоёр аль бие ёсоор гэрэлтэй салгуулсан юм байлээ. Тэгээ бас айгүй тийм ив найрамдалтайгаар салсан. Энэ хоёр талаасаа хоёулаа салъя гэдэг дээрээ зөвшөлдсөд одоогоосаа энэ олон жил ингээд шоронд те хол айгүй хэцүү байна. Хоёулаа одоо энэ бүлгийг ингээд ардаа үлдээ шинээр амьдралаа эхлэе гэж хоёулаа шийдсэний үндсэн дээр салсан юм байлээ. Тэгээд нөхөр нь ч гэсэн одоо хүртэл те салсан ч гэсэн одоо хүртэл манай Дарли бол алуурчин бишээ тэр алаагүй гэдэг дээрээ бүр 100% бат итгэлтэй юм лээ. Тэгээд энэ хэргийг уншиж байхад ер нь бол юу санагцсан. Цагдаагийнх нь Дарлид арай л шудраг бус санцсан юм шиг надад санагцсан. Тогтчихгоо л үзээд үү? Тийм зүгээр л анханаас нь л ерөөсөө л ингээл юу атсан тогтцсон. Тэгээ нөхөр нас хэлжсэн. Дарлиг яг барьвчилсны дараа цагдаагийн хэлц дээр сууж байгаа штэ. Тэгэхээр цагдаа нар нь өрөөнөөсөө гарч ирсэн амар хоорондоо инээлтэл баярлал хоорондоо алгаад цохилцол хай файв өгөөлсөн гинэ. Тэгээ тэрийг өөрөө ярьдیں۔ Энэ бол цагдаагийн ийм хэрэг мэрэг дээр ажилтдаг ийм хүмүүсийн хувьд бол ямар ч тийм юу этик байхгүй ингэж баярлна гэж юу гэсэн юм бэ те. Тэр чин хизээ барьчилсан гэсэн чин хэрэг болсноос хэдхэн өдрийн дараа штэ. Тэгэхэд яагаад ийм хурдан дүгнэлтэнд хүрээд ийм хурдан ийм амар хүчтэйгээр итгээд ингэж их баярлаад байгаа юм бэ гэдэг тэр нөхөр айгүйх юу ажижсэн. Тэр тухай айгүйх ярьжсэн. Тэгээ би ч гэсэн санал нэгдэж байна. Цагдаа нар одоо юу вэ? Тийм хувийн нэг тийм сонин амбиц ч юм уу юм байх болно ёсгүй штэ те. Хичнээн өөрийнх нь зөв гэж бодож исэн юм нь одоо батлагдсан ч гэсэн тэгэж бас болохгүй л хэл та. Тийш тэр их сонин санагдсан. Яг бас нөгөө ажилтаа бүр амар дуртай үнэнчтэй хэл хальт баярлсан юм болов. Ууг нь гэхдээ юу биш штэ амар тийм мэрэгжлийн хүн чинь тийм зан гарах ёсгүй штэ ууг нь профешнл байх хэвээр тий. Тийм яг үнэ телетик талаас нэг өгшөмжлөлтэй хандж байгаа хүмүүс их байлээ. Надад гэхдээ амар сонирхолтой санагдаж байгаа бас одоо энэ фактуудаас харахад тэр диван дээр ерөөсөө цус байгаагүйд нас амар гайхаад. Харин тийм тэгэхээр одоо бодвол өөрийнх нь дараа чи хэлсэн мэдүүлэг нь яг үнэн байсан юм болов уу гэж би бодсон л доо. Яагаад тэгэхээр анхны мэдүүлгийн дүнгэж юу гэсэн юм бэ те би ч гэсэн өөрөө нөгөө унтуулгатай хагалгаанд орж исэн байхгүй юу. Тэгэд яг унтуулгнаас гарч ирсэн бараг хитэн цаг байтугай бүр өдөржингөө манраастай ингээ мансуурлын байдалтай амар хүчтэй байдэн штэ. Тийм ухаан санаа эрүүл биш байхад яагаад тийм хүнээс мэдүүлэг авчваа тий.
Тэгээд тэр үед хэлсэн юмтай зөрж байгаа хгүй юу. Дараа нь яг хуу хэлэхдээ одоо хүн сэрээгээд тэгээд нөгөө хүний харч араас нь явсан гэсэнтэй бол яг хуу таарж байгаа нь тэр диваны цус яасан гэхээр диван дээр хүүгийнхэн цус байсан. Хүн бол утгалуулсан маа штэ. Тэгээд ингээд диванаас ингээд базаж гэх юм уу диванаас татаж өөрийгөө босгосон байхгүй. Тэр үедээ диван дээр цус алхацсан. Тэгээд Дарли сэрээд цаашаа явхаар угаасаа Дарлигаас цус гарахгүй штэ. Тэгээд дараа нөгөө нэг тэр галтгооныхан тэр хавьд ноцолцсон гэхээр тэнцээ төсөөлсөн байдал болж таарж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг хуу дараагийн хэлсэн мэдүүлэгтэй нь бол таарж байгаа. Өмнөхтэй нь бол биш. Ингээд алцсан болоод байдیں۔ Бүр амар сонирхолтой одоо тэгэл тэр гар хөллийн зүссэн байдал тий өөрийгөө яаж одоо хоолоогоо хэрчгүү тэр мэрийг ингээ хараад ингээ шинчээр бас гүч юм шиг. Тэгээ бас өөр тэр одоо гаднаас орж ирсэн ирээгүй тэр цонхны нөгөө нэг тоор урагдсан байдал тэгээд гараж руу гарч тэгсэн мөртлөө гараж нь болохоор ямар ч тийм цустай готлын одоо нөгөө нэг уул мөр байхгүй тэгснээ нэг ширхэг цустай аймаас олцсон амар хачирхалтай юм аа. Тэгээ бөө сенсац болсон нөгөө бичлэг байна штэ хүүгийнхэн төрсөдрийг тэмдэглэж байгаа бичлэг. Тэр бичлэгийг тэгж амар цацчаад хамгийн гол нь одоо нөгөө хүүхдүүдийн аль бие усны оршуулгын үеийн бичлэгийг ерөөсөө тэгж үзүүлээг байгаа байхгүй юу. Харваас хүн болгоо ингээл уйлал амар давс дээрээ бүгдээрээ ингээл гашуудаал амар дүр зураг байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг үзүүлээгүй байж ич тэр амар богч ажилтсан ингээ хаппи байгаа юуг үзүүлж хэрч харахгүй л тэ хүмүүс бол Дарлиг угаасаа ер нь жоохон нэг хараар бодох гэж оролцсон тийм үйлдэл юм шүү. Тэгээ дээрээс нь тэр Susan Smith гээд хүүхэн одоо бүсгүйтэй өөр мужид бас тийм хоёр хүүгээ алсан тийм хэрэг тарьсан байсан болохоор тэрнээс угаасаа нөгөө нэг медиа амар шуурдэн штэ. Тэгэл медиагаар чинь угаасаа юу яадаг олон одоо нөгөө нийтлэлээр те одоо арт иргэдийг ер нь бол нэг өсөндө толгойг угаадаг те ямар ч үнийг нь мэдэхгүй бийж энэ юм байсан тийм байсан гэл нэг сенсацтай юм харангуйч хүмүүс чинь шуурал тэгэл дээрээс нь одоо айгүй болол цагдаагийн байгууллага илүү нөгөө Дарлиг тохгоол ингээл үзээдсэн юм шүү. Бас тэгтээ бас яг ингээд бас нөгөө хэргийн газар байгаа тэр нотлох баримтууд бас амар толгой эргүүлсэн юм аа. Бас юу л юм бэлээ. Хэргийн газар бол нотлог хооронд бүр асар их байсан заяа бүр асар их. Тэр болгондоо төөрөлдөөд хитрхи их байсан болохоор нөгөө иргэдийн нөгөө төлөөлөгчд гэдэг хүмүүс сууж байгаа штэ шүүх хурлын үед тэднэр нь бас төөрөлдөөд тэг ингээ бүр шүүх хурал гэж бүр заваарсан юм болсон гэсэн. Тэгээд ер нь бол тэр Дарлигийн ууг нь тэр шархтцсан байсан амар болцсон гар нь ингээл мөрнөөсөө шуу хүртэл ингээ хөхнийц болцсон байгаа байхгүй юу. Тэр зургийг хүртэл үзүүлээд тахад нөгөө хэд нь шүүх хурал дуусаа асуухад мэдхгүй тийм зураг үзүүлсэн юм уу гэж аахгүй. Тэгэхээр ерөөсөө тийм бүр нэг завхарсан заваарсан юм болсон юм билээ. Маш хурдцтай явсан юм маш олон зураг хөрөг тийм эд мөрийн баримт байсан. Хүмүүсийг маш сайн төөргөдүүлж чадсан. Хиний одоо оршуулгын тухай бичлэг гэх юм бол би бас нэг юм тань одоо нөгөө нэг таньдаг хүн маань ингээд хүүхдээ алдчихсан байхгүй юу? Тэгээд тэр хүн ингээд ээж хүн өөрөө ингээд хүүхдээ алдчихад хүүхдээгээ оршуулган дээр ингээд амар инээж минийгээд ингээд зүгээр энэ палажиг өмсгөө тэр палажиг өмсгөө энэ нь зүгээр юм уу? Энэ гайгүй харагдаж гин үгээд яг тийм болчтiin билээ. За тэрийг болохоор зүгээр яг нөгөө нэг шоконд орцсон. Яг юу болоод байгааг мэдэхгүй ч юм уу тийм байдалтай байсан байх л гэж ойлгосон. Тэрнээс иш ямар ч одоо яг нөгөө ослоор насарцсан байхгүй. Тэгээ өөр юм. Тэгсэн чинь ээж нь ингээд бүр шоконд орцсон. Дараа нь бүр хэдэн хоног бүр хэдэн сараар тэгж явсан гэж байгаа байхгүй. Юу ч болоогүй юм шиг ингээд бүх юм зүгээр ингээд happy. Тэгээд хэдэн сарын дараа тэрнээсээ гараад ингээ бас сэтгэл санааны одоо гүн дарамтанд ороод юм уу юм да. Яг одоо жинхэнэ байдлыг хүлээж аваад тий. Тэгээд тэрэн дээр Дарли бол үнэхээр шоконд орсон байсан л аах. Тэгээ нээж ханаагаал нэг бол уулж унжаал гэдэг чинь ямар л олигтой байв гэж тий. Хоёрын хоёр хүүхдээ алдчихсан хүн тий. За тэгээд өөрөө хүмүүс зарим хүмүүс Дарли өөрөө алсан байлаа гэж бодсон, жалаагүй байлаа гэж бодсон ч гэсэндээ хүн л юм чинь үнэхээр одоо хоёр хүүхдээ алдсан байлаа гэж бодъё. Тэгээ хүн л юм чинь хэдэн хоногийн дараа бас ухаарад яана юу хийчихвэ гэд харамсаад ингээд
бас мэдрэн штэ. Одоо шоконд орно штэ өөрөө. Тэгэж мэгэл одоо тэр инээ чанаагаал бохомохож ажиллаж исэн тиймэрхүү зан гаргасан баг. Тэрнээс ш. За мэдэхгүй ёо. Би бүр амар хэцүү юм аа. Нэг өмөрөө нэг болохоор үгүй чи юм шиг юмэр амар сонин кейс байна. Яг энэ хэрэг дээр бол хүмүүс бүр ингээд жинхэнэ талтцсан байт юм лээ. Тэгээд яг итгэсэн юмдаа бас ингээд зоолттой итгэж гэсэн айгүй хүчтэй хоёр тал байт юм лээ. Тэгээд ядчихагаад эн чинь шинжлэх ухаан ч гэсэндээ бас ингээд яг хоёр тал болчлоо штэ. Харин тийм. Тэр нөгөө нэг цусны мэрэгчлэлтэн байж тээ. Тэр бол жоохон асуудалтай залуул юм байна л та. Урд нас зөндөө олон хэрэг дээр ч гэсэн ер нь бол нэг жоохон өөрийнхөө бурчдаг юм шиг нэг тийм л хүн юм байна л та. Тэгээ тэрийг ядчихэл ууг нь өөр хүн орж ирээ бас ингээд нэг бол баталгаажуулаад нэг бол одоо бас одоо мэтгэлцэх хэрэгтэй штэ. Даанч ерөөсөө тийм юм байлаагүй. Тэгэхээр ерөөсөө л тэр хүний хэлсэн үгээр явцсан байгаа хгүй цусны хувьд бол. Тэгээд чи түрүүн бас хэлсэн шүү дээ хүн шоконд ороод яхаа мэдгээ болчдөг гэд. Тэгээ нөгөө нэг галтгоонд байсан галтгоонд нөгөө цусаа цэвэрлсэн байна гэжсэн шүү дээ тий. Тэр бол угаасаа Darlie-гийн цус байж таарсан. Яагаад тэр цусыг арчиж цэвэрлсэн гэдгийг хүмүүс бас яг тэгэж тэрнтэй холбоотой тайлбарлаж хэлээ. Хүн шоконд орохороо өөр юм контролдох юм байхгүй болохоор ганц чаддаг ингээ контрол хийж чадах юма хийдэг гинэ. Тэгэхээр ингээд юм цэвэрлдэг ч гэдэм үү тий одоо бүр ингээ шоконд орсон болохоор өөрийн мэдлгүй ингээд бодохгүйгээр юм хийчдэг. Тэгээд магадгүй тийм үйлдэл байсан юм болов уу гэж хүмүүс ярьдаг. Тэгээд тэр цусыг угаасаа одоо өөрийгөө хутглаад өөрийгөө гэмтээсэн гадны хүн орж ирсэн гэж батлах гээд байгаа хүн тэр цусыг арилгалаа гэх тэр хүнд ямар ч хэрэггүй үстэй. Одоо уул нь илүү тэр цус нь байж үл илүү л хэрэгтэй үстэй тий. Тэгэхэд тэрийгэ цэвэрлэлцнийг бол тэгж л тайлбарладаг юм байлээ. Хүмүүс одоо нэг мухаа ингэж ярьдээ ш тэр одоо ийм юм тохиолж тахт ингэж тахт яадын тэгээд тахт яадын гэж айгүйх ярьдаг. Тэр бол бүр амар буруу юм шүү аамаа. Хүн ямар нэгэн гинтийн зүйлд ороод яг яаж реакц өгөхөө өөрөө ч мэдэхгүй, тааж мэдэхгүй, би ч мэдэхгүй, яаж тэнэгдгийг тэг мэдэхгүй штэ. Тэгэхээр ингэж гашуудах зөв, тэгэж гашуудах буруу гэж ярьж болохгүй хаа. Тэг яг хөө мэдээж улаанцаа инээ чанаагаад ингээл өдөр болгон жаргаал те ингээд байх ч бас юу юм. Гэтэ тэр нь магадгүй тэр хүний тэр одоо жинхэнэ амьдралаасаа зүгтж байгаа хэлбэр нь ч юм билүү те тэр юмтай нүр тулмааргүй байгаа хэлбэр нь ч юм билүү бид нар мэдэхгүй штэ. Хөрхийн амт яг тэр тархиндаа яаж хүлээгээд яаж реакц үзүүлж байгааг мэдэхгүй. Тэгэхээр ер нь тэгэж бас хүмүүсийг битгий шөмжилж байгаасай. Юу мэдхгүй ээжэж бас тэгэж болохгүй ах шүү. Тэгээд тиймэрхүү яриа манай монголчууд донд бол ялангуяа маш их байдаг штэ. Энэ муу ингэчээд ингээд тахтаад тэгээд тахтаад. Тэгээд нэг амар ярьдэн ш нөгөө одоо жишээлбэл нөхөр нь нас орсон хүн нөхрийнхөө толгойг залгичаал ингээл явчихин ингээл. Тиймэрхүү юм ярьдаг. Бити тэгж ярьж байгаарэ. Гэхдээ тэгээд үнэхээр тэгээд нөхрийнхөө толгойг залгичаад явж исэн байсан ч гэсэндэ таны над гарч байгаа одоо шүмжлэлийн үг чинь ер нь бол өөр тэр чинь л буцаж ирэх байх шүү. Битгий тийм хүнийг одоо бодож муухай юм ярьж байгаарэ. Зүгээр л хайчин нэз тий. Гэтэ хүний шок гэдэг чинь амар штэ. Бид нар хүртэл ингээл жижиг сажиг юм дээр хүртэл хүн амар ингээл шоконд ороод тэр үедээ яг яахаа мэдгүй балмагдаал өнгөрдөг. Дараа нь нэр ийм юм болсон чинь би бүр ингээд ингэсэн штэ гэж хүмүүс гайхдаг штэ өөртөөгөө хүртэл. Тэгэхээр ч одоо хоёр хүүхдийг нь хурж ирээд хөнөөцөн өөрөө ингээд хоолоо молоогоо хэрчүүлсэн одоо юу ч болж байгааг нь мэддэхгүй ингээд явж байгаад бол яг ингэх ёстой тийх ёстой гэсэн одоо тийм 100% бол хариулт байхгүй штэ. Зааварчилгаа тий байхгүй. Йоо бүр амар ер нь Докогийн хэргийг одоо сүулдэ бүр яриулах болмоор байна гэсэн. Болмоор байна гэж багслаг гаргана. Йоо бүр ингээд амар ястай 9 шидийн юм бодолсон хэрэг байна наа чи манайхан ч гэсэндээ одоо бүр сонсцсон толгоо гашлгаа сууж байгаа байх та. Тэгээд чамайг харин сонсож байхдаа би хальт ингээд зүгээр Google дээр үзлээ. Тэгсэн чинь бүр юу эдэм биш үү? Өөрт нь зориулсан тийм веб пэйж хүртэл эдэм биш үү? Darlie-г одоо ер нь чөлөөлөе гэсэн тийм юу хуудас юм шиг байна. Тэгээ ингээ бүх
юуных нь шүүх хурлынх нь транскрипт тэгээд бүх одоо нөгөө 911 рүү заалгасан дуудлаг одоо олон нийттэй одоо телевиз сонирхтгүүлээр одоо юу цацагдсан яасан ийсэн тэрийг нь бүгдийг нь гаргацсан юм бэдийн биш бас. Бага угаасаа нөгөө төрөлсөн шүү дээ хоёр тал маш хүчтэй байр суурьтай байдаг гэд. Тэгээд ер нь бол хоёр талд тэмцэцгээд юм байна лээ. Тэгээ нөгөө нэг бас нэг юм хэлэх гэж байгаа мартчихж нөгөө цонхны тор зүсэгдсэн байсан гэсэн шүү дээ. Тэгэхэд нөгөө дээр нь байсан тэр тоосмос ерөөсө хөдлөөгүй байна гэж аягүй сүртэй юм болоодсэн шүү дээ. Тэгсэн чинь тэрийг бол нөхөр нь тэгжсэн. Би эний чи айл 90-д онд дөнгөж хэрэг гарсны дараахан баталсан шүү дээ. Гэ өөрийнх нь бичлэг бас бэлээ. Тэрэн дээр болохоор ингээд маш амархан энэ тоосыг хөдлөхгүйгээр энэ рүү ингээд даваал ороод гарчна. Ийм амархан ингээд харуулж байхгүй. Тэр нэрээ үнэхээр зүгээр л ийм одоо газартай холбоотой цонх байхгүй одоо юм том нэлээд том. Тэгэл ерөөсөө алхаал орчин. Айгүй инээдтэй юм блэ. Энэ бол ийм амархан. Тэгэхээр энд битээ ач холбогдлогоо гэд тэгээ бүр ингээд бичлэг хийгээд ингээд гаргацсан баха тэрийг бас цагдаа ерөөсөө хэрэгсээгүү. Цонхны тор зүссэн утга гэ бас явцсан юм бэлээ. Нөгөө одоо талын гаргаж ирсэн бас нэг аргумент цонхны хувьд болохоор мэрэгжлийн хүмүүс бол энэ цонхны энэ тор ингээ араамтайгаа тэр чигээрээ маш амархан авахддаг гэдгийг мэддэг учраас ингээд тэр чигээр нь авдığım торыг ингээд зүсдгүй ингэж ярьж илээ. Тэгээд тухайн хүн тэр цонхоор яаж орох үгүй хинч мэдэхгүй штэ. Мэрэгжлийн хүн гэж яриад байдаг. Тэгээ үнэхээр хулгай хийх гэж орсон юм бол яагаад хулгай хийгээгүй юм? Яагаад тэр хоёрын жоох хүүхдийг алчихсан юм бас л аягүй сонирн байгаа. Тэг юу ч аваагүй. Тий. Тэг авах шанс олдоогүй ч юм уу мэдхгүй ерөөсөө. Би өөрөө хүртэл ингээд эргэлзээд доороо 3 эргээд дээрээ 4 дэвсэдэй чинь. Үгүй хулгай их гэж орж ирлээ гэж бодоход Дарли сэрэл тэгэл нөгөө юу хулгай зэлгийг хийх зүгээр бушуухан шиг арилыгээ цухтаасан байж магадгүй. Тэглээ гэхэд яагаад хүүхдүүдийг алчуу тий. Сонин шүү. Тэгээ дууг нь хорих гэж ч юм уу босчихгүй гэж алсан байлаа гэхэд ямар амар зөрөгтэй юм. Том хүн хажууд нь хэвтэж яхад чаа. Уул нь хэрвээ тийм байсан болвол төрүүлээ Дарлиг хүнөх ёстой шүү. Харин тийм. Жижигтэй хоёр хүүхдүүд нь одоо сэрүүлж юм уу эсвэл унтчихагт нь одоо. Харин. Тэгээ нөгөө нэг ягвар загварын машин авсан гэж ярьж ирсэн шүү дээ. Нөгөө баян байх үедээ. Тэгээ тэр нь болохоор тухайн үед эвдэрсэн. Тэгээд засвар төгсөн байсан юм байл л дээ. Тэгээ Дарлигийн машинаар хоёлаа явдаг байсан. Ээлжлээд. Тэгээд нөгөө нэг гадны хүн гэдгийг яагаад дэмжигж байгаа вэ гэхлээр бас нөгөө яг нөхөр нь гэртээ байхгүй байх гэж бодсон уу яасан. Зөв. За нэг иймэрхүү кейс би тэ боддоо ш таяа ингээл явж ийсэн аа. Гинт бүр амар олон жилийн дараа би тэгсэн юм аа гэж гараад ирэх бол. Яа. Одоо нөгөө хиний бас Джон Бенед охины хэрэг байна те. Тэр мөрөн дээр гинт гараад ирэх болоо гэд сүүлд бас чиний ярьж ийсэн нөгөө хин биш те Golden State Killer. Тэр шиг бас амар олон жилийн дараа хэргийн учир тайлагдах болов. Харин ч одоо энэ ДНХ-гийн шинжилгээг л хүлээцгээж ах шиг байна. Би тэгж ойлгосон. Тэгээд тэрийг л одоо хүлээндээ хэдүүлээ. Тэр хизээ нэг өдөр нөгөө эрх чи юм болчлаа гэд бас нэг дугаар хийж явах болов гэж бодож байна. Йоо. Бас сонирхолтой хэрэг байна документээ. Яах гэж намайг ингэж ер нь зовоож идэв. Ингэж зовоогоод байх чи аргалтайч байдаг юм уу чамд одоо хайшин. Өөрөө жоохон бас нэг жоохон садист матистгүй юу гэсэн. Тэгээ нөгөө нэг урд нь би чинь бас нэг иймэрхүү хэрэгүүд хийх айгаа дуртай штэ. Тэгээд урдны нэг алин дээр нь жилээ нэг комент би уншсан юм аа. Тэгсэн чинь энд гаргаж ирж байгаа дэвшүүлж байгаа энэ нийт мөрийн баримтуудынхаа үүсгэлийг яагаад ярьж өгөхгүй байгаа юм бэ? Тэрийг хэлэхгүй юм бол яах гэж энийг анханаас нь хэлдэм гэсэн комент байсан. Би тэг уншичаад энийг хийх гэж бит хоёрт ямар цалин өгдөг биш. Тэгэж мань хоёроо загнаад яах вэ гэж. Тэгээ өөртөө үнэхээр сонирхолтой олж мэдмээр байгаа бол тэгээд интернет гэдэг зүйл бүх хүмүүст нээлттэй байна. Ухаад үзээрэй.
Гэтэ бид хоёр ч угаасаа хамаг хэрэгтэй ингээл чухал гэсэн юмыг нь орчуулаад ингээл ярьж байгаа шүү дээ. Тий. Яг уу хэрэггүй ч бид хоёрын хувьд хэрэггүй бусад хүмүүс хэрэгтэй гэж батсан мэдээлэлд бол зөндөө байж магадгүй. Гэхдээ яг уу сонирхоод цаашаага ухаж түнхэд үзэхэд бол юу сайхан дур сайхан шүү дээ. Тэгээ өөртөө чи хоббигоороо хийж байгаа шүү дээ. Одоо яах гэж ингэж. Тест үнэхээр сонирхолтой кейс байлаа. Маш их баярлалаа дөөкөө минь. Одоо мэдгүй чамд яг үнэндээ би баярлаач байгаа юм уу, баярлаагүй ч байгаа юм мэдэхгүй байна. Одоо чи тэгэл энэний одоо гүн нүхэн дуунаа шүү дээ. Одоо өөрөө хайгаад би тэгтээ тэр нөгөө Susan Smith гэдэг эмэгтэй тухай мэддэг байхгүй тэр хүний кейсийг болол мэднэ. Хальт нэг ярий гэж бодож ийсэн аа яг үнэндээ бол нэг амар тийм одоо юу хиймдэ мүлжихэн байхгүйсэн аахгүй тийм болохоор заагаа хайцсан тэр кейсээс сая дурдгдсан чинь Garlic-ийн хэрэг Susan Smith бас нэлээд том дүр тоглосон байх гэж би бол харж байна. Нэг удаагүй өмнөх нь болцсон байсан болохоор тэгээ хүмүүс чинь бас нэг юм гараад ирлээ мэлээ. За тэгээ манайхаа одоо юу гэж бодож гин надтай адилхан дөөкөд жоохон гомдож гин ууралж гин үү яаж гин эсвэл манай дөөкөө шиг бас ингээд очиг нь олж жанцныг нь тайлах гад ингээд дуртай байдیں۔ Байна уу. За ямар ч байсан таалагдсан байх ч гэж би таалагдсан гэдэгт бол ер нь итгэлтэй байна. Энэ хэрэгтэй холбоотой зураг хүрэг бичлэгийг манай Instagram болон Facebook-аас харж болно шүү. Ороод лайк дараа фоллоу хийгээрэй. Мөн YouTube сувгийнхаа бичлэгийн доор description хэсэг дээр бид хоёр одоо нөгөө 9 шидийн бичлэгийн линкийг оруулсан байдаг шүү. Тийшээ ороод сонирхоод манайхан өөрсдөө дуу хоолойг нь сонсоод царай зүсийг нь хараад дүгнэлтээ бас хийгээрэй гэж хэлмээр байна. За тэгээ энэ хэргийн тухай юу гэж бодож чинь та нарын таамаглал юу байна? Джон Бенэ охины хэрэг дээр бас маш олон сэтгэл ирж исэн шиг юу яараа өөртөөхөө санаа оноог дэвшүүлээд комент хэсэгт бичээрэй. Тэгээ хоорондоо ярилццгаая бас. Тэгээ дараагийнхаа дугаараар дахин уулзтлаа. Түр бай.